Хэрвээ чи өөрийнхөө юу хүсдгийг мэдтгүү, юунд дуртайгаа мэдтгүү. Юу идэх үү гэхээр харин зажээ сонгоод өгч гэдэг. Алийг авдаг юм лээ гэж эргэлздэг. Тэгснэ хүн хажуунаас нь энийг авч энэ гоё юм биш тэнгууд авчдаг. За ямар ажилд орох вэ гингүүд. Хөөе тэднийх ажилд авчлаа чи тэнд орчооч гингүүд тэнд нь орчдөг. Ерөөсөө өөрийнхөө юу хүсэж байгааг, юунд дуртайгаа мэдтгүү, өөрийгөө мэдтгүү, ойлгодгоо бол үргэлж хин нэгнийг дагаж явна. Хин нэг нь чиний эзэн шиг байна. Яг тэр чи өөрөө шийдвэр гаргаж чаддгүй, өөрийнхөө дуртай хүсэж байгааг мэдтгүү учраас хүн чиний хүслийг чи өмнөөс чинь хийж өгөө. Хүн сонголтыг чи өмнөөс чинь хийж өгөөд чи байнга л нэг шийдвэр гарах хүн чиний өмнөөс шийдвэр гарах хүн хажуу чинь байж ич чи одоо юу гэдгийг дараагийнхаа алхмыг хийдэг. Тэг хүмүүс хүнээс дандаа асуудаг. Дандаа хүмүүсийн ард явна. Хүмүүс чамааг удирдна. Харин чи өөрийгөө мэддэг, өөрийнхөө юу дуртайг мэддэг, өөрийгөө ойлгодог, юу хүсэж байгааг мэддэг байх юм бол чи ганцаараа өөрийнхөө эзэн болоод амьдралынхаа эзэн болоо явна. За залин авах вэ гэд бодож ил хажуунаас чи тэрийг авчаач юм. Надад нөгөөтг нь таалагдчих. Хүнс юм санал болгоо. Хөөе тэнд нэг хүн ажилд авч илээ чи тийш орооч. Би тийм төрлийн ажилд дургүй. Би тийм ажилд орно. Энэ ч гоё амттай шүү дээ. Чи энийг авч идэж. Би харин нөгөөтгөнд нь дуртай. Баярлалаа. Би тэрийг идмээр байна. Үргэлж чи өөрийгөө удирдах, өөрийнхөө эзэн болж явна. Гоё ястэ. Love you.